Facebook Монголд хаавал ямар арга хэрэглэх вэ? Бага насны хүүхдийн утасны хэрэглээ их байгаа тул Facebook-ийг 3 сар Монголд хааж үздэг билүү гэдэг санал гарсан. Тэгвэл үүний нөлөөгөөр хүүхдүүд эргээд гадаа тоглодог болж эрүүл мэнд өсөлтөнд эерэг нөлөө авчрах уу? Харцгаая. Facebook өрөөд 5 минутын дараа. Энэ үед хүмүүс баг зэргийн паниктаж лайв чанелаар өдрийн орлогоо алдаж эхлэх ба жинзигээс өмнөх үеийн хүмүүс утсандаа Instagram татаж лайв хийж хэдэн хүмүүсийн доор хачин комент бичиж эхэлнэ. Facebook өрөөд 30 минутын дараа. Энэ үед бүгд утсаа орхин байгальд гарч ан гөрөө хийж бүжин наадна. За тоглосон юм а. Хятадас бараа татдаг ганцхан амжилтчид энэ үед аль хэдийн Facebook дээр актив байх орондоо чатлж явах болно. Тэгээд тэд хэрэглэгчтэй алдахгүй тулд бүх хүнд VPN зааж өгнө. Ингэснээр бид байршлаа өөр болгон хүн амын талаас илүү хувь нь нэгнээ муулна нийтээрээ хоо базаад Facebook-ийн гэрс сууж явах болно. Facebook өрөөд 3 сарын дараа. Энэ үед Facebook-ыг эргэн хэрэглэх боломжтой болсон ба мэдээж бүх монголчууд лайв үзэж хаахад арцгаах болно. Таны бодлоор Facebook үнэхээр бидний амьдралд хэрэгтэй юу? Коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. See you in my next video.